Атқарушы директор Давасуре. Сегодня у нас особенный гость. Ее команда стремительно растет с каждым днем, а сама она стала настоящим примером для предпринимателей по всему миру. Женщина, которая вдохновляет своим лидерством, мотивирует своим примером и показывает, что невозможное возможно. Ее энергия, вера в людей и в команду заряжают всех вокруг. Она лидер, за которым хочется идти. Встречайте, первый исполнительный директор Монголии Давасурен Сухенс. Hoş geldiniz. Встречайте. Давасуре. Маш гайхалтай арга хэмжээнд өрөвдөж ирсэндээ баг хамталтайгаа ирсэндээ маш их баяртай байна. Здравствуйте, дорогие друзья, лидеры, путешественники в компании Cruises. Мы очень рады быть приглашенными на этом огромном международном форуме в компании Cruises. Спасибо, что вы нас пригласили. За, юуны өмнө энэ компаниг үүсгэн байгуулсан Майкл Хатчсон маш их баярлалаа. Спасибо большое Майклу Хатчсону и всем путешественникам. За, миний амьдралыг өөрчилсөн энэ Cruise компанидаа бүр үнэхээр өдөр болгон талархдаг. Анх удаа би энэ компаниг би гадаад хүнээс сонсч байсан. За тэгээд 2020 онд коронавитой үед одоо бас маш хүнд хэцүү бас амьдралын айгүй асуудалтай байж байгаа үед энэ компаниг анх сонсч байсан. Я первый раз услышала про компанию, информацию про компанию иностранным человеком. Он мне дал информацию, и я начала работать в этом компании. Я работала во время пандемии в 2020 году. Это для меня было очень тяжелое время. Тэгээд би бас таадыг хажууд байгаа хүмүүстээ бас амжилт хүсээсэй гэж би бас хүсэж байна. Яагаад гэвэл та нар өнөөдөр зөв газараа, зөв цагтаа, зөв хүмүүстэйгээ хамт байгаа шүү. Я всем, которые сидят рядышком, обняться, и вы все пришли вместе, в этом месте, в хорошем месте. За тэгээд бүгдээрээ одоо нэгэндээ ингээ урам хайрлаараа энэ гайхалтай компанид орсон чинь баяр хүргье гэх. Всем желаю счастья за то, что поступил и начал работать в этом шикарном компании. Всем праздником. За би 27 нас хүртэл хөдөө амьдэрсэн. Амьдарч байсан. За тэгээ 27 наснаас ахуулаад Улаанбаатартаа хотын залгуудаас суун гэдэг ийм мөрөөдөлтөө төлөвлөгөөтэй бас орж ижсэн Улаанбаатарт. Я выросла в деревне, в поселке, в простой семье. И когда мне было в возрасте 27 лет, я переехала жить в город. И в юности моя мечта была выйти замуж за городскую парню. Тэгээ хотын залуутайгаа суусан 3 хүүхэдтэй болсон. Тэгээд одоо бол маш сайхан амьдарч байгаа. Все успешно, я вышла замуж за городского парня. Сейчас у меня есть 3 детей и очень хорошая супруга. Тэгээ Улаанбаатарт ингээ хотод амьдрахад маш одоо хүндрэл ингээ зөндөө ингээ асуудал үүсчихсэн. Тэгээд амьдрахын тулд тэгээ нөхрийгөө ингээ Солонгос одоо
7 жил ингээд тустай амьдэрсэн. И когда мы жили вместе, мой муж уехал в Корею, чтобы там проработать, купить квартиры. И мы 7 лет почти отдельно жили. За хоёр өрөө байрны төлөв одоо бүр нөхрийгээр ингээд нөхрөөсөө хол ингээд үнэхээр ингээд бас залуунасаа ингээд хол өнгөрөөсөн. За двухкомнатных квартир мы жили отдельно, и все нашей юности просто так прошла. За тэгээ манай нөхөр 7 жилийн дараа ингээд Солонгосоос ирэхдээ ингээд маш бие нүгдсэн. Тэгээ 2 жил ингээд хэвтрийн байдалтай нөхөр маань ингээд группт ороод маш хэцүү хүнд ингээд байж байгаа үед Cruise компани одоо надтай ингээд одоо учирсан. А спустя 7 лет мой муж приехал из Кореи, и в то время тоже муж заболел сильно. 2 года он сидел в реанимации, и в то время у меня очень тяжелое было время, жизнь. И в то время я нашла компанию Cruises и поступила в ША, и сейчас работаю. Би та нарыг одоо хин нэгэнд өргөдөд ирсэн байх гэж бодож байна. Cruise. Би бол өөрөө очиж спонсороо хайж очиж бүртгүүлж исэн. Вы все, которые в зале сидят, все, наверное, кто-то вас пригласили. А я сама нашла компанию Cruises. Я сама нашла. За тэгээд тэр үед ингээд Cruise-ийг харсан чинь 7 хоног ингээд бүр ингээд нойр мөхгүйсэн. Тэгэхээр ингээд гайхалтай компанид би учирснаа зүрх сэтгэлээсээ мэдэрч байсан. Когда я поступила в Cruises, я почти неделю не спала, потому что у меня очень хорошее настроение было за то, что я встретила в этой компании. За Cruise ингээд гişүн болоод ороод айгуу гоё ингээд ажиллахтаа хийжсэн чинь 7 хоногийн дараа корона гарч ирсэн. И поступила в компанию Cruises, а после недели пандемия началась. Маш харамсалтай байсан. Тэгээд корона би амжилтанд хүрмээр байдаг тий. Cruise-ийн айгуу гоё амжилтанд хүрнэ. Анх Султана борд болсон гэдэг Инстаграмаар нь харж ирсэн. Тэгээд бүр ингээд гайхалтай гэдэг биширж ирсэн. Я первый раз видела в Инстаграме Султану, и я тоже хотела стать бордом. Тэгээ яг ийм одоо мандаг лидер шиг би борд болно гэдэг юм өөртөө зорилго тавьсан. Болохоор би амжилтаас ухраагүй урагшаанаа ингээд зүтгэсэн. Коронавиг болоод би тийм одоо надад ийм шалтгаан биш гэж би өөртөө хүлээж авсан. Я начала работать своей компании со 100% уверенностью. Несмотря на пандемию, я ни разу несмотря на пандемию, я очень хорошо работала. Жил одоо ямар ч тийм цалин байхгүй Cruise-ийг ингээ өдөр болгон ингээ маш олон хүнтэй ингээд ийм гоё компани байна тий хамтдаа амжилтанд хүрье тэр бомтон болъё гэж маш олон хүнд ингээ зоригтойгоор ярьж байсан. Я всем своим близким рассказывала, что у нас есть такая хорошая компания, и компанид одоо зоригтойгоор ингээд байнга өдөр болгон тэр бомтон болъё гэж ярьдаг. И я очень хотела стать миллионером. Тэгээ тэр үед болохоор ингээд манай нөхөр өвчтэй байсан болохоор маш ингээд бас энэ компаниг сайн ойлгохгүй жоохон дургу байсан. Ер нь бол хинч дэмжээгүй.
Тэгээ анх энэ бизнесийг эхлэхэд надад тэр $295 гэдэг мөнгө бол байхгүйсэн. Манай гэр бүл бол ингээд тэг зогсолтод орсон байсан. Когда я начала работать, моя супруга меня не понял, и даже у меня не было $295. Я взяла в кредит и начала работать. Тэгээд би интрусийг хийхин тулд маш их хүсэжсэн болохоор би хүнээс одоо тэр $295 зээлээд одоо бол санхүүгийн эрх чиглэлд орсон. Когда у меня в то время была финансовая проблема, я взяла кредит $295 кредит, и сейчас я финансовых у меня вообще проблем нету сейчас. Хүн болгонд одоо энэ гоё боломж бол байгаа. Тэгээд хүсэхгүй хүмүүс бол энэ амжилтанд хүрэхгүй. Би маш их хүсэжсэн болохоор өнөөдөр амжилтанд хүрсэн байгаа хаа гэж би өөрийгөө бас боддог. Я считаю, что я работала с полной целеустремленностью и доверием в этом компании, потому что я верила. Так что желаю всем верить в свою компанию и хочу, чтобы все достигли большого успеха. Коронавитой ингээд айгүй хэцүү ингээд хүмүүс ингээд айдас үстэй байж байгаа. Би өдөр болгон ингээд та аялахгүй те ийм гоё аялал байж штэ гэх тэр коронавиг үл тоогоод ингээд урагшилж байсан. Тэгээ нэг үе маш ингээд те ингээд амжилтанд хүрнэ гэдгээ өөрөө бас ингээд зүрх сэтгэлээсээ ингээд бүр ойлгож байнга урагшилж байсан. Во время пандемии все мои близкие, все отказались, а я верила в себе и тоже хочу, чтобы все верили в себя. Өдөрт ингээд 50-аас 100 хүнд ингээд өдөр болгон ингээд танилцуулна. Энэ 50-аас 100 хүнд танилцуулж чадахгүй бол гэртээ харихгүй гэдэг юм. Өөртөө хатуу чанга байсан. Я даже поставила себе цель, что я каждый день я буду сделать минимум 100 звонков для иностранных, нет, для людей, чтобы минимум сделали 100 звонков. Без этого я вообще не хотела домой. Хүн амжилтанд хүрэхийн тулд маш их зоригтой байх ёстой. Өдөр болгон ингээд те шаргуу ажиллах ёстой, хөдөлмөрлөх ёстой, тууштай байх ёстой. Энийг бол өөртөө ингээд байнга ингээд яадаг. Өдөрт би нэг амжилттай хүний одоо түүх сонсдог. Энэ одоо YouTube-ос для того, чтобы хорошо работать, надо быть смелым, быть храбрым. И еще я каждое утро начинаю смотрю подкасты и вот начинаю с хорошим настроением. Тэгээд энэ гайхалтай компаниар одоо бол гэр бүлээрээ ингээд улирал болгонд аялж байна. За тэгээд нөө хүсэж байгаа бүх амьдралынхаа одоо хэв маягийг өөрчилж чадсан. Я сейчас путешествую очень много и тэгээд би хөлөвт одоо далайн илийн хөлөвт одоо маш олон орны найзуудтай байж байна. Өнөөдөр инкрус байхгүйсэн бол би энэ хайцан дээр байхгүй. Если сегодня не было инкрузов, я даже не стояла вот здесь в международной сцене. Маш гоё байна. Тэгээд саяхан 1 хоногийн өмнө Испани байсан бол одоо Казахстанд байна.
Прошлой неделе я тоже участвовала в Испании, а сейчас я здесь стою. Та нар одоо бүгдээрээ ингээд үнэхээр ингээд гал асан маш гоё ирч хүчтэй. Бүр яг маргааш амжилтанд хүрэх гэж байгаа юм шиг харагдаж байна. Үнэхээр ингээд та нарт маш их том баяр хүргэе. Тэгээд богд захирлыг одоо маш хурдан хийгээрэй гэж барбай хүсмээр байна. Из сцены вы все выглядите очень мощным, и всем желаю стать борд-директором. Миний амьдралд одоо яг гоё өөрчилж чадж байгаа юм чи. Би мянган хүний амьдралыг бас өөрчлөхийн төлөө өнөөдөр инкрусийг хийдэг. Улам одоо олон хүнд туслана. Ганцхан Монгол хүмүүс туслахгүй, бүх орны хүмүүс бас туслана гэж одоо чин сэтгэлээсээ ажилладаг. Компания Incrusus изменила мою жизнь полностью. Также я хочу тоже изменить не только монголам, но и международным друзьям. Тоже я хочу, чтобы они тоже работали хорошо. Одоо ингээд гоё амжилтанд хүрчээр ингээд гэр бүл байна. Манай нөхөр болохоор ингээд өглөө босоод энэ арай зүйл биш үсттэй тий. Яг үнэн үү гэд өөрийгөө ингээд чимхэж одоо үздэг, өөрийгөө барьж үздэг. И на сегодняшний день моя супруга даже не верит в свою жизнь, что так прекрасно он живет. И каждое утро обнимает себя и делает вот так. Тэгээд ингээд нөхөр маань ингээд үнэхээр ингээд надаар орж байна. За тэгээд манай баг команд одоо Монголд байгаа баг команд, дэлхийд даяар байгаа баг команд байна. Тэгэхээр ингээд энэ том баг байгаа болохоор өнөөдөр би энэ тайзан дээр амжилттай ингээд та нарт бас гоё урам хайрлаа зогсож байгаадаа бас үнэхээр баяртай байна. Тэгээд багийнхаа хүмүүс баяр хүргье. И на этой сцене, благодаря я вышла со своей командой, которая приехала сегодня в Казахстан. Всех поздравляю с праздником. Тоже я пропустила некоторое слово. Если моя команда не была, то тоже бы я здесь не стояла. Инкрус компани бол үнэхээр ингээ хайр байдаг. Ингээд бид нар ингээд хизээч мэдэхгүй мөртлөө ингээд нэг нэгээ хайрлаж чаддаг. Үнэхээр ингээд өдөр болгон тасархад үнэхээр ингээд Я очень благодарю компанию Incrusus. Я не знаю иностранных языков, но за то, что увидев все наших международных борда, директора, друзья, я просто хочу, я просто влюблена всем друзьям. Они мне так хорошо меня встречают, очень впечатляет этот момент. Рахмет біздің бұл біздің атқарушы директорымыз, экзекутив